монголчууд бид хаанч, хэдийдч эм бухайн сэтгэлийг гарцаагүй эзэмдэж хөглөх урдын дуу хэмээх уламжлалт урлагтай улсаа. Урдын дууг сонсол суухад үеийн бүхий л хэсгээр уярчих хайлам, сэтгэл татам долгион дарахх шиг болдгийг. Магадгүй үгээр хэлхийн аргагүй тийм нэг сайхан мэдрэмж төрдөг. Иймдээ чи яруу тансаг урлагаараа монголчууд бид бахархаж, хайрж, хамгаалж явах нь бидний үүрэг юм аа. Чухам энэ л эрхэм хүндтэй үргийг биелүүлж, бүр гадныханд сурталчлан таниулж яваа хүн бол алдарт урдын дуучин Монгол. Түүнийг гадныхан улаан хөвс дэвсэж, ерөнхийлөгчдийн буудаг тансаг харшид лимузингээр угтан авч, дайлж, цайлж, хүндлэн биширдэг юм билээ. Маш их нэрсэн. Үнэхээр байгаа бүхнээ зориулсан. Цаг завар гарвал, боломжтой гарвал би яг л уртын дуугаал дулаа зогсчдаг юм уу гэсэн. Тайз мэзэн юм ингээд гоё шүү дээ. Одоо өөрөө их гэсэн. Хүн өсөөд өгтгүй юм. Өвдөөд өгтгүй. Цасаар хаяага манад хаврын өрөндөө залгаж байлаа. Тэгэхдээ гоё машин унаа явж байгаа хүмүүсийг хараад би хизээ нэгэн цагт ийм машин унаад явна даа гэж бодчихсон. Тэрээр 1999 онд соёл урлагийн сургуулийн бэлтгэл дамжааны оюутан байхдаа мэргэжлийн урдын дуулаачдын уралдаанд оролцож тэргүүн дээд гран-при шагналын эзэн болсон нь цаашид дэлхийн олон орны хүндтэй тайз театруудад дуулах эхлэлийг тавьжээ. Герман улсад зохиогдсон олон улсын хөгжмийн наадмын Дид байр, Голландын хатан хааны төрсгөдөр дөрөгдөн дуулсан 2002 онд хөл өмгийн дэлхийн авраг шалгаруулах тэмцээнийг урдын дуугаар нээсэн гээд бахархан амжилтууд бүгд л түүнийх. Ингээд болчихсонгүй 2005 онд Нобелийн шагнал гардуулах ёслолын ажиллагааг нээж дуулах ховор дохиож уртын дуугаараа гадныхныг байлдан дагуулсан хүн бол бас л Монгол улсын гавьяат жүжигчин уртын дуучин Хонгор Зул юм аа. Монгол гэдэг улс их орны тухай ярихад за ихэнх газар ер нь бол мэдгэтгүн их муутай байд юм аа. Тайлангуяа том том гөрнүүдэд бол тэгээд заримдаа хятадын Монгол юм уу, Орсын Монгол юм уу гэж байгаа шиг. Игдүүцмэр шимшиг тиймэрхүү асуултууд ирдэг юм. Тэгээд энэ бүхнийг няцаачхаал уртын дуугаа сонсгочхоол ард нэг сайхан цээж төхөхөөр амьсгаа суучих сайхан шүү дээ. Уртын дуу маань өөрөө хүнийг тийм одоо энийг гэсэндээ аван хайлах их чадвартай гэдэг юм уу да. Өөртөө татах тийм соронц шиг юм ичттэй аялгау байдаг л да. Тэгээ тэрэндээ тэгдэг юм уу ерөөсөө үгийг ойлгоогүй мөртлөө аялгаугийн сонсоод мэлэмлээд идэг байхгүй гадныхаа. Тэр дуучин болно гэж огт бодож байгаагүй. Харин сэтгүүлж болно гэж эртнээс бэлтгэж байсан хэдий ч түүнийг 10 жилээ төгсдөг жил нь хүссэн мэргэжлийнх нь хуваар ирээгүй учир өвөө эмээгээ дагаад мал дээр гарчээ. Ингээд л уйдахын эрхэнд дуулж эхэлсэн юм. Түүний дуулж байхыг харсан, сонссон хүмүүс аав ээжид нь охиноо дуучин болгооч гэдэг байж л дээ. Харин аав ээж нь охиноо дуучин болоход төдийлөн дуртай байгаагүй боловч нутгийн ахан дүүсийн шахалдаар хинтийн нутгийн хаан хан хинтий чуулгад дуучнаар шалгуулж тэнцснээр түүний урдын дуучин болох эхлэл тавигдсан юм.
Хинтээ аймгийн хан хинтээ чуулгад яг одоо дуучин болох гараагаа 1995 онд одоо эхлэж ороод тэгээд уртын дуучнаар Монгол Улсын гавьяа жүжигчин Наслан Огшихаа гар дээр суралцсан тэр цагаас хойш одоо уртын дунд юу гэдэг юм бэ? Уртын дунд их дуртай болоод уртын дундаа өөрөө ирэхгүй шүтэж биширч энэ сайхан ховор бүтээлийг одоо сурж цаашид суралцахымсан гэсэн эрмэлзэл зорилго бол 1995 оноос яг надад сууж эхэлсэн. Тухайн үед хан хинтээ чуулга шин дуучдаа 3 сар цалингүй ажиллуулж хардаг байжээ. Гэтэл ажилд орсон эхний өдрөөс бол хонгор зүйлд цалин тооцож эхэлсэн хэрэг. Түүнийг дөнгөж ажилд орж байх үед нь чуулгын авир мэд багш нь материал сайтай юм байна гэж хэлэхэд нь намайг гоё хувцастай байна гэж хэллээ гэд хувцас руугаа хардаг байсан гэдэг. Ингэж л Монголд хонгор зул гэдэг ирээд үед өндөр амжилтанд хүрэх нэгэн шин дуучин мэндэлжээ. Тэндээс дээш дахиад хутгаад ингээд дээш огцон ингээд үлгээд одоо тэрийг алхаа давхар шахаа гэж хэлж байгаа маа. Хан хинтээ чуулгада 3 жил ажиллаж баггүй туршлага хуримтуулсан охин 1998 онд соёл урлагийн сургуульд уртын дулаачаа ангид элсэн орсон нь зүүн хэрэг үзээ. Түүний оюутан ах үе цаг хүнд хэцүү шалгуур ихтэй байсан хэдий ч түүнийг их зүйлд сургаж өнөөдрийн алдарт дуучин гэж хэлэгдэхэд хүрэх сайн. Энэ 103 амирт анх намайг соёл урлагийн сургуульд шалгалтаа өгөөд ороход манай уртын дуун анги энэ ангид байсан. Одоо энэ чинь бол тайзны ярианы хичээл ордог болсон байна лээ. Тэгээд би өөрөө бол яг үнэндээ энэ уртын дуучин болъё гэж маш их мэрсэн. Үнэхээр байгаа бүхнээ зориулсан их хөдөлмөрлсөн гэж би одоо өөрийгөө боддгийн. Одоо эргээд харахад тухайн үедээ би бол хөдөлмөрлөж байгаа гэдгээс сайн бол анзаараагүй л дээ. Яг үндэ автобусны ч мөнгөгүй, хоолны ч мөнгөгүй, шантарвал шантрахаар тохиолдол зөндөл гарч байсан. Гэхдээ болол хоолтой хоолгүй, мөнгөтэй мөнгөгүй алхаад тэгээд заримдаа хоолгүй үедээ төгөлдөр хоорой төшөө зогсож байхдаа толгой эргээ зогсож байх ч тохиолдол байж лээсэн тийм ээ, нүд үргэлзээд. Тэгэхээр ер нь бол зөвхөн өнөө маргаашийн өмсөж зүхээр дутах, хоол ундаар дутах, мөнгө төгрөгөөр дутна гэдэг бол зөвхөн тухайн цаг үеийн л золон бэрхшээл болохоос биш яг ирээдүйд өмнөд том зарлага тавьчаад түүнийхэн төлөө хөдөлмөрлөж авахд бол одоо эргээд харахад тэр минь зөвхөн одоо нэг шалгуур байжтэй л гэж би боддгийг. Тэгэл би бэрхшээлийн өмнө сөгтчихлэн бил би аав ээж хоёр хачиг хариулж чадахгүй болчих юм шиг санагдал. Тэгээд яаж бэрхшээл болсон гэсэн энэ бэрхшээлийг л энүүхнийг л давчих юм бол би ээж аав хоёр хачиг жаахан ч гэсэн хариулж байгаа даа гэж бодчих. Өөрийгөө маш их эрлэж зориглож явж ирсэн. Маш их мэрсэн. Үнэхээр байгаа бүхнээ зориулсан. Цаг завар гарвал боломжтой гарвал би яг л уртын дугаал дулаа зогсчдаг юм уу гэсэн. Тайз мэзэн юм ингээд гоё штэ одоо өөрөө ирэх гэсэн. Хүн өсөөд хөтгүй юм. Өвдөөд хөтгүй.
цасаар хаяага манад хаврын өрөндөө залгаж байлаа. Тэгэхдээ гоё машин унаа явж байгаа хүмүүсийг хараад би хизээ нэгэн цагт ийм машин унаад явна даа гэж бодчихсон. Одоо тэрээр оюутан ахуй цагийнхаа хүндхэн үеийг эргэн дурсахдаа олон өдөр хангалттай хоол идэхгүй өлөн шахуу хол газар явган алхаад тамирт хуйж байлаа. Тэгээд би шантралгүй сурахын хажуугаар хоёр газар зэрэг ажиллаж ар гэрийнхээ амьдралд чадлын хэрээр нэмэр болж ирсэн. Заримдаа яаж тэр үеийг туулсан юм бэ гэж боддог. Гэхдээ хүнд амьдралд нухлагдсаар муу муухай болдгүй. Харин түүнийхээ хэрээр ухаан тэлж амьдралаас өөрийгөө олж авдаг юм билээ. Багш нар маань их хүч өгч байсан даа хэмээн ярьсан. За одоо манай соёл урлагийн их сургуулийн оюутан театрт бид нар бүгдээрээ орж ирсэн байна. Би ч одоо оюутан театрт орж ирлгүй их удсан байна. Үнэхээр гоё санагдаж байна. Тэгээд оюутан театр маань шалаа солилцсон байна. Маш гоё цэлгэр болчихжээ. Миний үеийг бодох юм бол арай л өөрчлөгдсөн байна. За ингээд оюутан театр руу яг энэгээр ингээд шатаар ингээд ордог байсан. За тоглолт хийх болохоор чинь энэ классны ард чинь ингээд салгалаад зогсчдөг байлаа шүү дээ. Бид нар чинь тоглолт хийхдээ. Үнэхээр л бас бид нарыг яг дэлхийн тавцанд олон улсын тавцанд үнэхээр энэ театрын тайзнаас л үүддэг. Тэгээд гайхамшигтай алтан тайз да манай оюутан театрын тайз чинь. Бид нар бол өөрсдөө үнэхээр өвд их сайхан санагддаг байхгүй юу? Ингээд сургууль руу орж ирэл тайзан дээрээ гараад ингээд харж байхад өөрөө ирэхгүй сэтгэл хөдлөл надад бол маш гоё санагдаж байна. Оюутан театрынхаа тайзан дээр гарч ирэлгүй удсан байна. Ингээд энэ тайз майз энэ юм уу ингээд гоё юм шүү дээ. Одоо ингээд өөрөө ирэхгүй сэтгэл хөдлөж байна. Хамгийн анх би театрынхаа тайзан дээр би Хэрлэнгийн барья гэдэг уртын дагд болж ирсэн. Соёл урлагийн их сургуульд шалгуулж орж ирэхдээ ч би Хэрлэнгийн барьягаа дуусаар л орж ирсэн. Ер нь бол Хэрлэнгийн барья гэдэг уртын дагд бол миний амьдралд бас салшгүй холбоотой намайг маш олон том амжилттай зүйлүүдэд хөтлж аваадсан ийм сайхан дуу байдаг. Төвний дуулах нь сэтгэлд нэг л уяралтай. Үргэлж сонссон ч энэ мэдрэмж замхран одохгүй. Харин ч улам их уярлыг хайрыг мэдэрдэг юм. Магадгүй дуу болгоно сэтгэлээсээ дуулж тэр сэтгэл нь хүн нэг бүрийн сэтгэлд хүрж чаддаг учраас л тэр дэлхий дахнаа хүндлэгдсэн дуучин болсон бизээ. Тэгээ би хонгор зүйлийг боддгийг үнэхээр байглаас заяасан одоо сайн хоолойтой. Үнэхээр одоо яг хонгор зул шиг тэг тас хийтэл тэр дээдлийн фаал яабмол тэр өнгөнүүдийг ингээд тас хийтэл авдаг дуучин бол бас ховор байх. Энэ залуучууд дотор одоо хизээгээр залуу хүн боловч олон сайхан дуу олон одоо та нар бодвол борборын бол зүхайг дуулжихын сонссон бах, Хэрлэнгийн барья дуулжихын сонссон бах. Үнэхээр бол одоо нэг өөрийн болгосон дуугаа бол үнэхээр сайн дуулж чаддаг. Хаач одоо